Сайн байцгаана өрхөн эцэг эхчүүдээ. Та бүхнийхээ амар амгалан айлтхан мэдчилж байна. Инхрээ бяцхан өрөстэй нь өдрөөс өдөр төсөн торнож танаа гэр бүл аз жаргалаар дүүрэн байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэр бүлд 4-5 хүртэлх насны хүүхдийн оюун ухаан, бие бэлтэр, нийгэмшигэн хөгжлийг дэмжин хөгжүүлэхийн тулд аав ээжүүдтэй тус нэмэр болох үднээс энэхүү гарын авлагыг танилцуулж байгаамаа. Одоо ингээд эцэг эхчүүд та бүхэн цуврал зөвлөмжүүдтэй анхаарлаа хандуулно. Хүүхэд их хурдан өсөж том болдог. Саяхан л гэр бүлийнхнийгээ баярлуулан энэ хорвоод мэндэлж байсан хүүхдүүд одоо том болжээ. Юм бүхний учир шалтгааныг олох гэж хичээж, өдөржин гүйж харин янз бүрийн асуулт тавьж, хариултыг хайж, танай гэр бүлд нэгэн бяцхан судлаач байгаа юм шиг л байна уу? Хүн болох багаасаа, хүлэг болох унгнаасаа гэдэг. Тиймээс ч манай ард түмэн үр хүүхдээ багаас нь зөв сайхан хүн болгож өсгөхийн тулд олон зуун жилийн ахуй амьдралын явцдаа бий болсон ардын сургууль хөгжүүлэх арга барилтай, түүний ягшлал баримталдаг сайхан уламжлалтай билээ. Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн малчин Цолонгийнх залуу гэр бүл ам бүл дөрв бүл. Намайг Лавсрангийн Цолмон гэдгээ. Энэ миний эхнэр цогтын мөг чимэг гэдэг. Энэ манай том хүү Сод үлэг 8 настай. Энэ миний бага охин Болор чимэг 4 нас 6 сартай. Тэгээ одоо миний охин чи одоо 2 жил болоод одоо сургуульд орлоо. Тэгээ хөдөөний хүүхдээ авахта дотор байранд суудгийн чи. Энд чинь одоо ганц ахтаагаал суух юм чи. Тэгэхээр юм хумыг угаалгах, аль болох биеийн даалгах талаар нь би юм бас их зааж өгч байна. Уйлдаг, эрхэлдэг, учир нь олдохгүй зөрүүдэлдэг нас нь хэдийн өнгөрсөн хэдий ч Болор охин заримдаа дураараа ажиллана. Энд тэндэг үйж, энэ ийгч тэрэгч сонирхон судалж, өөрийн санаа бодлого хүсэл сонирхлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон байна. Одоо аав ээжтэй тус дороод том охин болжээ. Харин Кадирбек их Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн малчин аль. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Би одоо 2 хүүтэй, эхнэр 2 хүүтэй тэгээд нэг том нь болохоор одоо энэ 1-р анги төгссөн. Тэ мэггүй 1-р анги төгсөөд сургуульд ороод нэг төгссөн. Энэ Аслбек одоо 2 дахь хүү маань одоо нодлонгоосоо цэцэрлэгт байгаа энэ жил 4 нас 6 сартаа эргчлээс одоо сургууль мургуулд орно. Аавдаа тусалдаг. Тэмээ ээжтэй тусалдаг. Хаяа өгөнд ордог, хаяа ордог. Хүүхдүүд томорж байна, том болж байна. Аслбек хүүч аава ээжийн хэмээн шулган нэг өдрийг угтаж оройтой золгоно. Аливааг сурах мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн энэ бяцхан хүү эрдэм мэдлэгтэй энэрэнгүй сайхан хүн болж төлөвшгөн гэр бүлийнхнээс нь ихээхэн хамаарна. Хүүхэд бие бэлтрийн хувьд эрүүл чирэг байна гэдэг нь зохистой хооллдог, эрүүл орчинд хөдөлгөөнтэй амьдардаг, ариун цэврийн дэглэм баримталж, өвчин эмгэг тосхгүй байхыг хэлдэг. Тиймээс энэ насны хүүхдийн биеийн өсөлт хөдөлгөөний чадварыг нь хэрхэн дэмжиж, зохистой хооллож, ариун цэврийн дэглэм баримтлуулж сургах талаар одоо зөвлөё. За энэ насндаа хүүхдийн биеийн жин 16-аас одоо 17 кг, биеийн өндөр нь бол 104-өөс одоо 105 см орчим өндөртэй болж өсдөг. Эргэтэн тогтолцооны хөгжил улам боловсронгуй болж үйл ажиллагаа бол улам сайжирснаар хөдөлгөөний цар хүрээлт бол улам боловсронгуй болдог. 4-5 наснд хүүхдийн биеийн хөдөлгөөн нэгсэж өдөржингөө гүйж харин тоглож наадна.
Биеийн том жижиг булчингийн хөгжил нь эрс хөгжиж, хөдөлгөөнөө өөрөө өдөрдөн зохицуулна. Гар хуруугаараа нарийн үйлдэл хийх чадвартай болно. Энэ үед нь эцэг эхчүүдийн идэвхтэй дэмжлэг туслалцаа хүүхдэд усаагаар шиг хэрэгтэй. Ингэж хүүхдийн бие бэлтрийн хөгжлийг идэвхтэй дэмжиж анхаарах нь хүүхдийн өсөлт, хөдөлгөөний эвсэлд нөлөөлөх олон талын ач холбогдолтой байдаг. 4-5 настай хүүхдийн бие бэлтрийн хөгжлийн онцлог. Дөрвөн хөллөж урагш болон ухарч мүлхэнэ. Хөлөө хавсарч нүдэ анж алхана. Бөмбөг эд зүйсийг дамжуулан шиднэ. Өндөр зүйл рүү авирч бууна. Гүйлтээс өндөр төсрөнө. Хөдөлгөөнд тоглоом тоглоно. Хүүхэд тоглож байхдаа алхах, гүйх, авирах, шидэх, өнхрүүлэх хөдөлгөөнийг янз бүрээр гүйцэтгэнэ. Энэ насны хүүхэд гүйх маш их дуртай байдаг. Юм л бол гүйж л яваа харагдана. Гүйснээр хүүхэд хурд хүчтэй, өөртөө итгэлтэй болдог байна. Гэхдээ хамгийн гол нь хүүхдийн гүйх талбай, гэрт, гудамж талбайд ер нь хаач аюулгүй байх ёстойг анхаараарай. Хүүхдийн сониуч зан нь хөгжиж эхэлдэг учраас аливаа зүйл рүү авирч гарах харих хүсэл нь нэмэгдэнэ. Тиймээс хүүхдийг аливаа зүйлд авирахт нь хөл гарын хөдөлгөөнөө зөрүүлж авирахыг зааж, гүйхтэн амьсгалаа зөв зохицуулж байгааг нь анхаарч тусалж дэмжих хэрэгтэй. Өдлөө альбаар татдаг л энэ хайсны. Эдний. Хайсны. Энэ. Өдлөө альбаар нөө. Ингээрээс одоо альбаар болсон. Зогсож ингэ. Үзье. Хөө хин хүч дэв өндөр болсон шүү дээ. Одоо хойдны бүрийн юм том болсон шүү дээ. Таньшиг. Тэ. Та энэ дээр ингээд багстаа. За нүд гарын зохицлого шаардсан одоо энэ үйлдэлүүдийг бол маш чадварлагаар бол хийж эхэлдэг. За энд бол нухах, хутгах, за товчлох, үдээс үдэх, за олон шоог давхарлан өрөх, янз бүрийн одоо дүрсийг жижиг зүйлээр хийх, баримлын шавраар одоо амьтны дүрс, хүнийг одоо дүрсэлж хийх гэх мэтчлэнгийн ийм одоо үйлдэлийг бол өөрөө сэтгэж, зохиож олон дуурайж одоо хийх чадвар нь бол улам хөгжсөн байдаг. Тиймээс гэр бүлийн гишүүн та бүхэн хүүхэдтэйгээ өрдөг, угсардаг, байгуулдаг тоглоомуудаар хамтран тоглож яваарай. Ингэж тоглоход хүүхэдэд тоглоомоо барьж тавих, өрөх, угсрах, салгах, нийлүүлэх үйлдэлийг олон дахин хийдэг болохоор гарын булчингийн ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Энэ юу хийж байгаа вэ хоёлаа? Машин. Машин хийж байгаа тий? Машин. Хүүхдийн жижиг булчин хөгжиж, хөдөлгөөний эвсэл сайжрах нь гар хуруу, харааны баримжаанд давхар хөгжнө гэсэн үг. Энэ нь хүүхэд сургуульд ороод бичиж сурахад нь том дадлага болдог юм. Та хүүхдээ эрүүл чирэг өсгөхийн тулд дараах зүйлийг анхаараарай. Хайр инхриглэлээр дүүрэн байлгах, биеийн өсөлт хөгжлийг нь байнга ажиглах, зөв зохистой хооллох, хөдөлгөөнд дасгалыг тохируулан хийлгэх, тоглож наадах таатай орчин бүрдүүлэх, өвчлөлөөс сэргийлэхийг зөвлөж байна. Хийж байгаа үйлдэлээ хамтран хийх, ааруул тавихтаа, онц дээс эрчлэхдээ хүүхдтэйгээ хамтраад ингээд хийвэл хүүхдийн зөвхөн одоо энэ жижиг булчингийн хөгжлийг дэмжиж зогсохгүй хүүхдэд хөдөлмөрийн одоо чадвар дадал эзэмшүүлэх мөн одоо хүүхдтэй одоо хамтарч хийснээр одоо харилцан яриа явуулж хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх ийм одоо олон талын хөгжлийг нь бол дэмжсэн үйл ажиллагаа болж өгдөг. Тиймээс энэ үед нь та хүүхэдтэй чадахгүй бол том болохоороо хий гэж хэлэхэд түр азнаарай. Харин ч хамтран хоолундаа бэлтгэж, гурил элдүүлэх, нухуулах, эд ямсыг том жижигээр нь өрүүлэх, хичнээн байгааг нь тоолуулж, өнгө хэлбэр хэмжээгээр нь ялгуулах зэрэгээр гарын булчингийн хөдөлгөөн шаардсан ажил үйлд оролцуулах нь хүүхдийн бие бэлтрийн төдийгүй оюун ухааны хөгжилдөж тустай байдаг. Чанартай эрүүл хүнсээр хооллох нь хүүхдийн өсөлт, бие бэлтрийн хөгжилд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Хүүхдийг зөв хооллолвол хөдөлгөөн, мэдрэл сэтгүүхийн хөгжил нь сайжирч, цовоо сэргэлэн, сэтгэл өөдрөг, идэвхтэй байхаас гадна насандаа тохирсон жин өндөртэй байна. Энэ насанд хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа сууж, хоолны хэрэгслийг зөв хэрэглэж сурсан байна.
Тиймээс хүүхдийг хоолоо идэхдээ асгаж судахна гэж санаа зовох хэрэггүй. Харин хоолоо яарч сандрахгүй тайван идэж, хоолоороо тоглохгүй байхыг сануулan хэлж байх нь их чухал юм. Цаашлаад соёлтой цэвэрхэн хоолой сургахад нь туслахыг зөвлөж байна. Хүүхдийн зохистой хооллолт нь дараах шаардлагыг хангасан байна. Тэжээллэг, насанд нь тохирсон, хэмжээний хувьд хангалттай, эрүүл ахуйн шаардлага хангасан байвал зохистой хооллолт болно. Янз бүрийн аргаж чацар байна, анс байна, одоо нэрс, мойл гэд маш олон төрлийн жимс манай одоо оронд ургадаг шүү дээ. Энийг бас хөдөө орон нутгийнхан өөрснөө сайн амьдралдаа хэрэглэх талаасаа, хүүхдтэй өгөх талаасаа ингэж бас санаачлагтай ажиллах нь бас зүйтэй гэсэн юм зөвлөмжийг өгч байна. Хүүхдүүдэд анхаараарай. Хооллохын өмнө гараа сайтар угаах, гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрон сууж хооллох, хоолоо асгаж цутгахгүй тайван идэх, хоолоо сайн зажилж идэх, хооллож дуусаад амаа сайн арчих. Хоолны хэрэгслээ угааж цэвэрлэх ажилд гэрийнхэндээ туслахыг зөвлөж байна. Ямар хоолнд дуртай гэдгийг эцэг эхчүүд бас сайн мэдэх ёстой. Хүүхдүүд бол ямар хоолнд их гойж чингэлсэн, хитрхи хурц амтгүй, хитрхи халуун биш бүлээ, зөөлөн зажлагтахад одоо их зажилж идэх биш. Одоо амархан гулсаад орчдөг. Тэгээд амсан гутаа их амттай байх юм гэдэг. Тэгэхээр хүүхдийн хоолыг маш их амттай хоол хийх ёстой. Энэ насны хүүхдүүдэд хоолоо сайн зажилж идэхийн ач холбогдлыг хэлж өгч, зажилж идэх аргыг заах нь их чухал юм. Ингийн тулд баруун зүүн талынхаа араагаар дунджаар тус бүр 10 удаа, хоёулан гарна 10, нийт 30 удаа хоолыг зажилж идэхийг хүүхэдтэй тайлбарлаж өгөхийг зөвлөж байна. Хоол хүнсийг сайн зажлаж идэх нь нүүрний булчин тэнцвэртэй хөгжих, хоолны шингэц сайжрах, тархины цусан хангамж нэмэгдэх, шүд бэхжих, тархалтаа сэргийлэх олон талын ач холбогдолтойг зөвлөж байна. Хүүхдийн ходоод гэдэс амархан хямрдаг болохоор та дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо хадгалалтын хугацаанд дууссан, ариун цэврийн дэглэм алдагдсан эсхийг анхаарах нь их чухал юм аа. Учир нь найрлаганд нь өөрчлөлт орсон хүнсний бүтээгдэхүүн элдв төрлийн гэдэсний халдварт өвчин үүсгэх их үүсвэр болдог гэдгийг сайн санаж байгаарай. Та хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүрээс сонгож авахдаа сав баглааны бүрэн бүтэн байдал, хизээ хаана үйлдвэрлэсэн, гадаад өнгө, үнэр, шинэлэг байдал, үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг шалгаж, баталгаатай газраас худалдаж авахыг зөвлөж байна. Хэрвээ хүнсний бүтээгдэхүүн эвгүй үнэртэй болсон, өнгө нь хувирсан, амт нь өөрчлөгдсөн, хэлбэр дүрс нь алдагдсан, ууд савндаа наалтсан, лааз нь төмбийсэн эсвэл хонхойсон байвал сонгож хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Энэ наснд хүүхэд биеийн дааж нүүр гар шүдэн угаах, хувцас өмсөх чадвар нь илүү хөгжиж, өөрийн санаачлагаар эдгээр үйлдэлүүдийг сайн хийдэг болно. Мөн бохир гараар ямар өвчин дамжин халдварладаг, шүд эрүүл байх нь эрүүл мэнд болон гоо сайханд нь хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлан зааж өгөхийг зөвлөж байна. Цэцгэн байгаа чинь. Хүүхдүүдээ шүдний өвчнөөс сэргийлэхийн тулд хоол идсэний дараа орой унтахын өмнө шүдээ тогтмол угааж хэвших. Сүү, цагаан идэ, жимсгнийг түлхүү хэрэглэх. Амттан хийж үсэн ундааг багаар хэрэглэх. Хэд халуун, хүйтэн хоол хүнс хэрэглэхгүй байхыг хүүхдүүдэд зөвлөж байна. Байнгын шүд ургаад эхлэнгүүд одоо хүүхэд шүдээ хилээрээ оролдох, за янз бүрийн зүйлээр наашин цаашин түлхэх, снэс болж одоо шүд одоо наан цаана ургаж ингэж хэлбэр нь бол өөрчлөгддөг. За энийг одоо ээж аав нар бас ажиглаж хүүхдийн одоо шүдний зуулт, шүдний хэлбэр одоо бас зөв хэлбэртэй байна уу гэдгийг ажиглаж байх. Жилд одоо нэг удаа мэргэжлийн эмчид очиж хандаж үзүүлж зөвлөгөө авч явах. За шаардлагатай бол бас аппарат зөвлөж явах нь бол бас шүдний одоо ургалтанд болон гоо сайхнад нь бас сайн нөлөөтэй байдаг. Хүүхдүүдээ дараах зааврын дагуу шүдээ тогтмол сайн угааж байгаарай. Үүдэн шүдээ гадна талаас нь угаахдаа
Дээд үүдэн шүдийг дээрээс нь доош нь, доод үүдэн шүдийг доороос нь дээш нь угаана. Үүдэн шүдийг дотор талаас нь угаахдаа сойзоо босоо байрлалд байрлуулад доод шүдийг дээш нь, дээд шүдийг доош нь угаана. Араа шүдийг угаахдаа сойзыг урдаас нь ард тийш нь чиглэлд байрлуулж сойзоо нааш цааш гүйлгэж угаана. Гэр хороолол хөдөө орон нутгийн нөхцөлд хүүхдийг ил задгай газар бие засуулахгүй байхыг анхааруулж байна. Ингийн тулд хүүхдэд бие засахад нь тохирсон аюулгүй 18-аас 20 см нүхтэй, халтиргаагүй, эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газрыг бэлтгэж өгөхийг аав ээжүүдтэй зөвлөж байна. Хүүхдүүдээ дараах зааврын дагуу гараа тогтмол угааж хэвшээрэй. Ганцуугаа хойшлуулад гараа норгоно. 2 гарын алгыг сайн савндж угаана. 1 гарын ард талыг нөгөө гараар угаана. Мөн нөгөө гарыг нэгэн адил угаана. Хуруу болгоныг нэг бүчлэн үрж шувтрах байдлаар угаана. Хурууны өндөг хумсыг гарын алганы хонхорт үрж угаана. Гарт байгаа савнгийн хөөсийг усаар сайтар цэвэрлэнэ. Хуурай альчуураар зөөлөн дарж арчихыг зөвлөж байна. Хаанч ямар ч нөхцөлд хувийн болон орчны ариун цэврийг сахих нь хүүхэд эрүүл сарвал өвчин эмгэггүй өсөж төрнөх нийгэмдээс болдог. Хог аюулыг гэртээж гудамж талбайд ил задгай хайж болохгүй гэдгийг сайн сануулж, цэвэрлэгээ хийхдээ хүүхдийг баг гэж гололгүй оролцуулж байна. Сургуульд орсон. Одоо миний охин 6 настай сургуульд орсон, тийм ээ? Би байр Дуудах нэрийг эцэг их нь өгдөг, харин дуурсах алдраа хүн өөрөө бүтээдгээ гэж бид ярьдаг. Энэ наснд хүүхдийн оюун ухаан яг л соёолж байгаа цэцгийн үртэй адилхан байдаг. Тийм учраас сайн услаж, тордож байх хэрэгтэй байдаг. Хүүхэд сурч мэдэх хүслээр дүүрэн байдаг энэ насны онцлогтод тулгуурлан эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдтэй илүү ихийг сургаж мэдүүлэхийг хүсэж байна. Тэгвэл аавуудаа, ээжүүдээ хүүхдүүдээ дэлгэцэндээ ойртон суугаарай. За энэ насныхныг бол ер нь итгэвтэй, уран дүрслэлтэй гэж одоо ийм насаа гэж бол тодорхойлж хэлж болно. За энэ насны хүүхдүүд бол ихэвчлэн одоо яагаад уу, ямар учраас, яагаад ингэж байгаа юм бэ гэсэн асуултуудыг бол нэлээд тавьдаг. За асуултууд тавина гэдэг маань хүүхдүүд бол суралцж байгааг шинж. За тийм учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ асуултанд одоо төгшөөхгүйгээр хариулж байгаарэ. Энэ насны хүүхдүүд аливаад тэмүүлэлтэй, эрч хүчтэй, сурах хүсэл эрмэлзэлээр дүүрэн байна. Таны хэлсэн ярьсныг сайн ойлгож, хариулж, өнөөдөр хаагуур явж юу хийснээ цаг хугацаа үйл явдлын дараалалаар эмх сэгцтэй зүүе. Энэ л насанд хүүхэдтэй илүү цаг зав гаргах хэрэгтэй. Гэртээч гадаач ер нь хүүхэдтэйгээ хамт байх үртээ эд юмсыг юугаар хийдэг, юунд хэрэгэлдэг талаар ярилцаж, хүрээлэн байгаа орчин, цаг агаар, байгалийн үзэгдлийн талаар тайлбарлаж, байрлал зүг чигийг тодорхойлж сурахад нь тусалж, өнгөрсөн одоо ирээдүйн талаар байнга ярилцаж байх нь хүүхэд аливаа зүйлийн талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болоход нь чухал ач холбогдолтой байдаг. 4-5 настай хүүхдийн оюун ухааны хөгжлийн онцлог. 20 хүртэл цээжээр тоолно. 10 хүртэлх цифрийг танина. Нэмэх хасах үйлдэлээр энгийн бодлого бодно. Эд юмсын зориулалт нэр төрлийг нь мэднэ. Эд юмсын байрлалыг тодорхойлж хэлнэ. Үйл явдаг цаг хугацааны дарааллаар ярина. Та хүүхдээ сургуульд орох төгсгөр нь л бэлтгэж эхэлнэ. Одоо ч арай л болоогүй байна гэж бодож суугавал тийм биш юм. Энэ л насанд хүүхэдтэй илүү их цаг зав гаргах хэрэгтэй. Гэртээ 10 хүртэлх тоотой цифрийг бэлтгээд хүүхэдтэй зааж өгөх нь оюун ухааны хөгжил их тустай. Гэртээч гадаач ер нь л хүүхэдтэйгээ хамт байх үрдээ тоо тоолуулж, өнгө дүрсийг нүдлүүлэхийг мартаж болохгүй юм. 1 2 3 4 5. За цифрыг нүдлүүлэхдээ эхлээд хүүхдээр одоо цифрээр тоглуулж болно. За
тухайн одоо бодиттой зүйлийг оноош тоолуулаад тохирох тоог тэнд одоо харгалдуулж тавьж болно. Жишээлх юм бол та ингийн тулд ерөөсөө энгийн нэг хэдэн ийм картн дээр одоо 1-ээс 10 хүртэлх тооны цифр бичээд түүнийг одоо ингээд дөрвөлжилж хайчлаад за тэгээ гэртээ нөгөө хүнсний ногоонуудаа ашиглаад тоолж болно. Тухайлх юм бол 5 ширхэг луун байна. 5 ширхэг луун оноош тоолоод түүнд тохирох цифр нь хэд байх вэ? 5 байна тийм ээ. 3 луун байна. 3 луун оноош тоолоод түүнд тохирох цифрийг бас харгалдуулан тавих гэх юм. Иймэрхүү үйлүүдийг хийж явах юм бол хүүхэд яг аль тоог бодит зүйл гэдэг чинь тоог бол оноош тоолдгийм байна. Тэгээд оноогоо тоолсон тэр зүйлд бол харгалдуулж цифрийг тавьдгийм байна гэдгийг бол ойлгож эхэлдэг. 4-5 настай хүүхэд 20 хүртэлх юмсыг цээжээр тоолж, 5 хүртэлх эд юмсыг оноож тоолно. Мөн тухайн зүйлийг тоолж дуусаад эцэст нь дүн тоог хэлж чаддаг болсон байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн тоолох үйл ажиллагааг дэмжихийн тулд гэртээ байгаа бодиттой эд зүйлсийг оноож тоолуулах дасгал хийлгэж болно. Мөн энэ насны хүүхдүүд үндсэн 3 өнгөнөөс гадна завсрын хэд хэдэн өнгийг мэднэ. Гэхдээ та хүүхдээсээ ямар ч үед аливаа зүйлийн өнгө хэлбэрийг байнга асууж байх хэрэгтэй. Учир нь хүүхдүүд улаан, ногоон, цэнхэр зэрэгэд өнгөний нэрийг сайн мэддэг боловч яг аль нь ямар өнгөгээд заалгахт мэдэхгүй байх олон тохиолдол учраас өнгийг хүүхдээр сайн нөлөөлж тогтоолгоорой. Хүүхдийн хийж дүрсэлж байгаа зүйл нь өмнөх насаан бодвол тодорхой зорилготой болж ирнэ. Энэ нь хүүхдийн баримлын шавраар эд зүйлийг бүтээж байгаагаар илүү илэрдэг байна. Өмнө нь баримлын шавраа таслаад өөрөнкий гонцгой хавтгай дүрс хийдэг байсан бол одоо хүн, машин, аяга, тавг зэрэг тодорхой хэлбэр дүрстэй зүйл хийж хамар ам нүдийн өнгөөр нь хүртэл ялгаж хийж эхэлнэ. За ууч. Тэгэхээр та хүүхдээ хэдий ч юм одоо бодтойгоор үзүүлж харуулж тийм ээ дуулгаж сонсгож ярьж байх тусам түүний урлан бүтээх үйл ажиллагаа нь маш их баялаг агуулгатай маш их одоо өргөн одоо ийм сэдвтэй болж ирдэг. Хүүхэд урд нь хүний гар хөлийг шулуун зураасаар зурдаг байсан бол 4-5 хүртэлх наснаа хөлийн тавхай, гарын сарвуу зэрэг жижиг хэсгүүдийг дүрслэн зурдаг болно. Энэ нь аливаа юмны зүй тогтолыг мэдэж, бодитоор хүлээн авч ойлгож байгаагийн илрэл юм аа. Энэ юу лээ? Нар. Энэ юу лээ? Гэрийн энэ. Янда. Янда. Яндагаас энэ юу гарч ийн? Утаа. Утаа гарч байгаа л тий. Маяура. Уяа. Энд яад уянд яадаг үлээ? Юу идэг үлээ? Май. Үлгэрийг сонгохдоо аль болохоор богино хүүхдэд ойлгомжтой болж өгвөл үйл явдал зурагтай ийм үлгэрийг сонгоорой. Хит их нурсан маш их сунжруу бас үйл явдлын зураггүй тийм үлгэрийг бол хүүхэд төдийлөн одоо сонирхдаггүй. Гурван жишээ явъя. Хүүхэд өөрийнхөө сонсох дуртай үлгэрийг уншуулах, бусдад ярьж өгөх дуртай болно. Номын зургийг хараад үйл явдлыг утгаар нь ярьж тэгж хэлсэн болов уу? Дараа нь тэгсэн байх гэж өөрийнхөө бодож байснаар нэмж зохиож ярьдаг. Энэ нь мэдээж хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихээс гадна сэтгэн бодох, төсөөлөх болон үйл явдлыг тестралийн дагуу ярилцахад нь туслах юм аа. Тиймээс та хүүхдээ үлгэр уншихад нь анхааралтай сонсож, үлгэрийн тухай асууж ярилцаж байгаарай. Энэ юу? Нуусны дэглээ. Хүүхэд нь ахгүй юу? Таны ярьсан үлгэрийг нэлээд сайн одоо сурсан тохиолдолд та эхлээд үлгэрээ яриад төгсгөлийг нь хүүхдээрээ та дуусгаж болно. Ингэх юм бол одоо хүүхэд бас хүүхдийн нөгөө үлгэрийн үйл явдлуудыг санаж эргэж ярьснараа бол ой тогтоолтон хэл яриан мөн одоо тэр төсөөлөл, уран сэтгэмжгээд сэтгэхүн одоо бусад үйлүүд нь дагаж одоо хөгждөг. 4-5 хүртэлх нас бол хүүхэд ярианд хамгийн их оролцдог үе юм.
Хэдийгээр бүх авийг зөв дуудаж чадах боловч зарим үгийг буруу хэлэх нь бий. Үүнийг манай эцэг эхчүүд багаас нь анхаарч хэлэхэд хэцүү байгаа үгийг засаж давтуулан хэлүүлэх нь зөв юм аа. Мөн хүүхэд хүмүүсийн дундуур орж ярих, яриа таслах нь илбэг тохиолно. Та ийм үед нь хүүхдэд загнаж зандарч ярих гэж болохгүй. Тэгхийн бол хүүхэд үг дуугархаас хальширч айдаг нэгэн болно гэдгийг анхаараарай. 5 хүртэлх насны хүүхдийн хэл ярианд нэлээд хандсан яриа бол голлож төлхөө хөгжсөн байна. За энд бусдад өөрийгөө илэрхийлэх, бусдын яриаг сонсож өөрийнхөө санаа бодлыг бүрэн дүрэн илэрхийлэх ийм одоо ярианы чиглэл өмнөх насыг бодох юм бол төлхөө хөгжсөн байна. 4-5 настай хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог. Бүх авиаг зөв дуудана. Ижил эсрэг утгатай үгийг яриандаа хэрэглэнэ. 5 хүртэл үгтэй өгүүлбэрээр ярина. Бусадтай санаа бодлоо хуваалцна. Зохиож ярих чадвар нь хөгжинэ. Яаж, яагаад гэсэн асуултуудыг тавина. Гэр бүлийнхэн та бүхэн хүүхэддээ хүрээлэн байгаа орчин, уул ус, мод ургамлын талаар юу гэж нэрлэдэг, ямар утга учиртай талаар тайлбарлан хэлж өгч, яриа өрнүүлэн, мэддэг үлгэр, үзсэн хүүхэлдэйн кино, үйл явдлын талаар байнга ярилцаж байх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн хэл яриа хөгжиж, ярих чадвар нь дээшлээ зогсохгүй, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурахад нь сайнаар нөлөөлнө. Хүүхдийн шинэ үгийн нөөцийг нэмэгдүүлэхэд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Аливаа шинэ үгийг хүүхдэд тайлбарлаж ойлгуулах, тогтоолгож цээжлүүлэх, цээжилсэн үгийг өдөр тутмын ярианд хэрэглэж, хэн юуны тухай юу гэж ярьсан талаар асууж ярилцах нь чухал юм. Мөн хүүхэдтэйгээ хамт дуудуулж, шүлэг цээжлүүлэх нь хэл яриа болон оюун ухааны хөгжилд тустай. Юуны өмнө та хүүхдэд цээжлүүлэх дуу шүлгээ сонгохдоо яг тухайн насныхаа хүүхдийн онцлогт нь тохирсон ийм одоо агуулгатай дуу шүлгийг сонгоорой. За хүүхдэд дуу шүлгийг цээжлүүлэхдээ аль болохоор мөр мөрөөр нь цээжилсний дараагаар мөн одоо бадаг нь цээжлүүлэх нь бол хэлбэрхаан тогтоодог. Мөн түнчлэн тогтоосон одоо дуу шүлгээ ойрхон сануулж давтаж байх юм бол хүүхдэд одоо нэлээд удаан одоо тогтцтой Хүүхэд тоглож байна гэдэг бол аливаа зүйлд давхар суралцсаар л байна гэсэн үг. Энэ наснд хүүхдийн амьдралд тоглоом чухал ач холбогдолтой хэвээр байна. Тоглоомынхон тухай тодорхойлон бусдад тайлбарлан ярих, тоглоомтойгоо харилцан ярилцах нь илбэг тохиолно. Энэ үед нь та ганцаараа ярьж сурах нь удаа гэж санаагаа зовоох хэрэггүй. Харин ч тоглоомоор нь дамжуулан хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Дараах дасгалд анхаарлаа хандуулна уу? За хүүхдүүдээ энэ нохоо яагаад уйтгартай байна вэ? Энэ нохоод юу тохиолдсон юм бол? За тэгвэл нохоо тохиолдсон зүйл бол мэдээж яриг харагдахгүй байна. Харин энэ юу тохиолдоод яагаад уйтгарсан байгааг хүүхдүүд өөрсдөө бодож биднэрт хариулах юм. Яагаад гэвэл нохоо ядарсан байна. Нойр нь хүрсэн байна. Ээжигээ сансан байна. Гидсэн үлссэн байна. Тэгвэл энэ нохоо уйтгарлаж болно. Харин энэ нохоо яагаад ийм сэргэлэн цаваа байна вэ хүүхдүүдээ? Яагаад гэвэл түүний төрсөн өдөр нь болжээ. Тэр маш их баяртай байна. Тэр хөвгөлтэй байна. Тэр найзаагаа хараад баярлж гин. Тэр ээж рүүгээ явж гин гэх мэтчлэн нохоод байхгүй байгаа зүйлүүдийг түүний үйл төлөөнийхэн дагуу тодорхойлж яриулах юм бол хүүхдийн хэл яриа, үгийн нөөц байлаг ярих чадварт нь нөлөөлөх юм аа. Энэ насны хүүхдийн хэл ярианы хөгжилд гарах нэг онцлог бол аливаа юмсыг тоочн нэрлэх, тоочж нэрлсэн зүйлээ нэгтгэн ерөнхийд нь юу вэ гэж нэрлэх ярианы чадварыг эзэмшиж эхэлнэ. Тиймээс та хүүхэддээ төмөс, лууван, сонгон, байцаа, нийлээд хүнсний ногоо, бөмбөг, хүүхэлдээ, машин, бамбууш, нийлээд тоглоом, өмд, цамц, малгай, гутлыг нийлүүлээд ерөнхийд нь хувцас гэж нэрлэдгийг тайлбарлан зааж өгөхийг зөвлөж байна. Энэ насны хүүхдүүдийн зам төрхийг мэрэгжилтнүүд уяанаас алдуурсан насаа гэж нэрлсэн байдаг. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогийг ойлгож, тэдэндээ цаг зав гаргаж, харилцан ярилцаж, тоглон наадаж, нийгэмшигэн хөгжлийг нь дэмжээрэй. Одоо энэ талаар ярилцъя.
хаяада зөрүүдэлж аашилдагч дүлгөөхөн байсан хүүхдүүд нэг л өдөр өгд уулахаан байж хөдөлгөөнд нэгсэж энд тэнд үсэрч буулгаж эхэлсэн бол та гайх хэрэггүй. Энэ бол 4-5 хүртэлх насны хүүхдүүдийн сэтгэлийн хөдөлгөөн харилцаанд гардаг том өөрчлөлт юм. Өөрийнхөө буруу зөвийг ялгаж, өөртөөгөө бусад хүмүүсийг болон бусад хүнтэй өөрийгөө харьцуулж эхэлнэ. Энэ нь харьцуулах анхны дадал сууж байгаагийн илрэл юм. Нэг нь ялахын тулд нэг нь ялагдахгүй тулд бол тэр одоо их овжин байрлалыг сонгож байж. Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалах, бусдыг одоо зөвөр ойлгох ийм юмд бол дасгаж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ мэтэр тэр өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд бид 5 насны орчинд бол нэлээд дасгаж явах бол цаашдаа бие дааж альва үйлийг хийх, бие даасан үйлэндээ өөрөө дүгнэлт өгөх. Энэ одоо дадал заншлыг өгөхөд бол маш их тусалдаг ийм нас гэж хэлж байна. 4-5 настай хүүхдийн нийгэмшигэн хөгжлийн онцлог. Хүүхдүүдтэй хамтран тоглоно. Бусдад туслахыг эрмэлзэнэ. Бусдаас тусламж хүснэ. Өөрийн санаа бодлоо яриагаар илэрхийлнэ. Энэ насны хүүхэд өөрийнхөө гэр орны аав ээжээ дотны хүмүүсээс гадна нагцнаар, авганаар, бүл одоо үеэл энэ ах дүүнэрийн тухай сайн мэддэг, жилээ мэддэг, овгоо мэддэг. Иймэрхүү маягийн өргөрийн амьдралын тэр уламжилт харилцаар бол нэвтрээд түүнийг бол тогтоох чадвар юу болж байна. За хүүхдээ имэйл энийг юу гэдэг лээ? Баавар. Энэ дөрөв. Имэйл Монгол имэйл нь 4 сөвгч байдаг байхгүй юу? Энэ сөвгч гэдэг. 4 сөвгч, 2 баавар, 2 хэр. Энэ 4 даруулга. За, дээд өдөөс хойш мордоо жоохон цогцолно да. Дагаа сургууль шүү дээ хүүхдүүдээ. Өөрөөр хэлбэл 5 насны хүүхдийн үед бол бид ер нь Монгол үндэсний ёс заншилтай бол нэлээд ойртуулж өгөх нь чухал. Араа ингээд 6. Ингээд нуруугаа ингээд 6 үе юу заяа. Ингээд энэ үеийн тоолоо тогтоо минь нөхөө. Та хүүхэдтэй уламжлалт ёс заншлын талаар тайлбарлан хэлэхээс гадна уламжлалт тоглоом наадгаагаар хамтран тоглож зааж өгөхийг зөвлөж байна. Ингэснээр хүүхдийн сэтгэх үе оюун ухааныг хөгжүүлэхээс гадна хүүхэд олуулаа тоглох явцдаа хүмүүстэй харилцан ярилцдаг болохоор хамт олонны дунд төлөвшөх эхний суурь тавигдана гэсэн үг юм аа. За энэ үед ёс заншлын холбогдлолтой бас хэд хэдэн зүйл байдаг л да. Өөрөөр хэлбэл өргөрийнхээ амьдралаас гадна ай сайхалтын амьдралтай бол хүүхдүүд оцсонсоод ирдэг. Сайхан зусж байна уу? Оо сайхан зусж байна. Өмнөх бараад аавынхаа хөөргийг авдэр. Минь сайхан байна. Та хүүхдийнхээ нийгэмшигэн хөгжлийг дэмжээрэй. Санаа бодлыг нь анхааралтай сонсох, бусдад туслахыг тайлбарлаж үлгэрлэх, найзынхын тухай ярилцах, ёс заншлын талаар таниулах, уламжлалт тоглоом наадгаагаар тоглуулж байхыг зөвлөж байна. Хүүхэд өөрийн гэсэн нууцтай болдог. Хэрвээ хүүхэд тань аминчлан танд нууцаа хэлсэн бол нууцыг хүнд ч хэлэхгүй сайн хадгалах хэрэгтэй. Зарим аав ээжүүд хүүхдээ өхөөрдөх нэрээр тоглоом шоглоом болгон хүүхдийн нууцыг хүмүүсийн дунд дэлгэх нь бий. Энэ нь хүүхдийг эвгүй байдалд оруулаад зогсохгүй дахин танд итгэж нууцаа хэлэх юм болно гэдгийг сайн санах хэрэгтэй. Үүсээ гүний сүгөр юу гэдэг вэ? Арга. Арга. Үнэний сүгөр юу гэдэг вэ? Цаасандаг. Хүүхэд өглөөнөөс орой болтол юу хийсэн болон найз нөхөдтэйгөө яаж тоглосон тухайгаан ярих их сонирхолтой болно. Тиймээс хүүхдийнхээ ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож, сонирхож асуусан болгонд нь уурлаж цааргалахгүй хариулна гэдэг боловсон ёс харилцааны урлагт суралцуулж байгаа нэг дадлаг болдог гэдгийг анхаараарай.
Мөн найз нөхөдөө ямар ч үед тусалж байхыг сануулах хэрэгтэй. Хүүхэд найз нөхөд гэр бүлийнхэндээ туслах хүсэлтэй байвал түүнийг байнга дэмжиж, магтан урамшуулж, багаас нь бусад хүмүүст тусалдаг, хүндэлдэг, асарч өргөдөг хүнлэг зан чанарыг төлөвшүүлэхийг зөвлөж байна. Бидний бэлтгэсэн цуврал зөвлөмжүүд та бүхэнд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тус нэмэр болсон гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд танаа гэр бүл аз жаргалаар дүүрэн хүүхдийн цовоо дуу цангиж байхын үнэтэй сайхан ерөөлийг өргөн төвшүүлье. Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, баяр баясгалан, хүн төрлөختний залгамж хойч үе билээ. Тиймээс үр хүүхдийнхээ бүхий сайн сайхны төлөө хүн бүр анхаарч, үүрэг хариуцлагаан илүү ухамсарлах нь ирээдүйдээ оруулж байгаа чухал хөл нэмэр юм. Таны инкри бяцхан үрс аавдаа ачлалтай, ээжтэй инрэлтэй, мэдлэг боловсролтой сайн хүн болон өсөж хүмүүжих